За манай өнөөдрийн Монгол Ардын нам бол дан сааж ард түмнээ даапаалдаг нам болсон. Дарга томулж ард түмнээ даралдаг ийм нам болж байна. Өчтөр бахан дэд цай томилсон. Тэгээ өнөөдрийн энэ төсвийн бодлого бол одоо маш асуудалтай нөхцөл байдалд орсон. 20 мянган аж ахуй нэгж дампуурсан. 28 мянган аж ахуй нэгжийн дан саасан. Энэ татврын өөр бол 3.5 их найд төгрөг болсон байгаа. Тэгээ татврын өөр юунаас болж байгаа вэ гэхээр 2016 оноос хойш товт одоо ингэ татврын дарамт өссөн. Өөрөөр хэлбэл 2021-ээс 22-оос асар их огцон өсөж энэ одоо татврын дарамт энэ аж ахуй нэгжүүдийг ерөөсөө бүрэн сүрэлд аваачиж байгаа. Энэ бол өнгөрсөн хугацаанд энэ төсвийн бодлого бол буруу явж энэ ард иргэдийг өрөнд оруулах, хамаг хөрөнгийн хуухайлах ийм л одоо ажлуудыг хийсэн гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн энэ нөхцөл байдалд орж байгаа. Чилд Аргентинд хоёр зэсийн уурхаа одоо нурснаас болж зэсийн үн өссөн болохоос биш. Одоо бусдаар бол одоо бүх юм одоо хасгалуу орж байна. Нэг зэсийн үн өсчөөж нэг та нар нэг амьд зогоож явах шиг байна. Гэтэл энэ одоо ийм амьдрал хүнд байж хах дахиад одоо дэд сайдрыг томилж энэ ард түмнээ дааж гэж тэгвэл та нарын мөнгийг чинь дарга нартаа зарцуулна гэдэг ийм бодлого явуулна гэдэг чинь одоо арай хэрэгс хэтэрч байна. Тэгээ энэ төсөв мөнгөний бодлого дээр одоо тодорхой арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байна. Ялангуяа одоо төсөв мөнгөний бодлогоор дамжуулж хувийн хвшлээд илүү сайн дэмжсэн тэр улс орн л хамгийн сайн хөгжилтэй байгаа. Тэгэхээр энэ дээр одоо мөнгөний бодлогоор найдахаас өөр арга байхгүй байгаа. Тийм учраас энэ одоо Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогдож байгаа хүн ялангуяа зээлийн хүүг бууруулах, хадгаламжийн дээд хүүнд одоо хязгаарлалт тогтоох энэ ажлуудыг тодорхой хийсний үр дүнд бас тодорхой хэмжээгээр энэ эдийн засгт эерэг үр дүн авчрах ийм одоо боломжийг нээх ёстой. Засгийн газрынхаа халаасанд орж болохгүй. Ингэж ажиллах юм бол одоо бас тодорхой хэмжээгээр энэ эдийн засгийг эрүүлжүүлэх ийм боломж бий болж байна. Эх онд бол зэсийн үн $14 мянган дээр очоод нэлээ явах юм шиг байна. Цаашдаа ч ер нь бол энэ уул уурхайн бүтээгдэхүүнээс хамгийн их өсөлттэй байх нь, эрэлттэй байх нь зэс байгаа. Тийм учраас энэ одоо зөвхөн одоо энэ зэсийн үн дээр биш эдийн засгийн олон төрөлд тэр одоо за нэр дэвшигч хариулна. Эндрээс үү? Эндрийн 4-р микрофон. Нэр дэвшигч Санжаагийн наран цогт хариулна. За сайн байцгаана уу. Бүрдөө жишээний асуултанд хариулъя. Таны дэвшүүлж байгаа саналтай бол санал нэг байгаа. Ер нь өнгөрсөн бид нар 10 жилийн хугацаанд төсвөө 3 дахин төлсөн, мөнгөө 3 дахин төлсөн. За бодит эдийн засгийн өсөлт маань бол нэг 5-6% явж ирсэн. Тэгээ энэ үүсэж байгаа зөрөө бол өнөөдрийн инфляц, үнийн хөрөгдөл энэ хөөсрлийг бий болгосон. Тийм учраас өнөөдөр бол бид нар нэлээдгүй энэ хөөс маань хагарах төвшөнд хурж ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол мөнгөний бодлого, төсвийн бодлого аль нь бол агшиж энэ хөөсийг хаглахгүй энийг доктортой яг эдийн макро эдийн засгийнхаа суур үзүүлэлттэй уялдсан төвшөнд бол аваачих хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За та зээлийн хүүгийн талаар хүндсэн, Чилийн талаар хүндсэн. За Чилийн бас төв банкнаас явуулдаг мөнгөний бодлого бол ер нь их оновчтой явдаг. Бид нар ер нь тэр загвар руу явхад бас зөв гэж ингэж би хувийнхөө боддог. Хоёрдугаарт бол зээлийн хүүгийн үндсэн шалтгаан бол энэ инфляц, энэ бас л эрэлт нийлүүлэлтийн хууль хэрэгжиж байгаа. Зүгээр яг мөнгө хөлөлтийн хувь дээр л одоо хэтэрхий өндөр мөнгө хөлөлтийн хэмжээнд одоо хүрсэн зээлийн хүүг л хязгаарлахаас биш яг одоогийн зах зээлийн зарчмаараа явж байгаа энэ банкн дээр явж байгаа хүүг бол бид нар захиргааны аргаар тогтоох нь бол энэ салбар болоод зах зээлээ эвдлэх
их буруу жишг рүү явуулах юм аа. Тийм учраас яах вэ гэхээр төсөв мөнгөний бодлого сайн уялдаад за нэгдүгээр мөнгөний бодлогоо төв банк тодорхойлоод тэрийгэ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Бас хэрэгжилтэн дээр алдаа гараад энэс болоод би энэ байдлууд үүсээд байна гэж бодож байгаа. Тэгэхээр тийм учраас одоо намайг бас энэ төсвийн санхүүдээр нэлээд ажилласан учраас энэ төсөв мөнгөний бодлогыг ойлгоцож ажиллахад нэлээд агц гарах болов гэж ингэж нэр дэвшүүлсэн гэж ойлгож байгаа. Тэгээ энэ дээр би нэлээдгүй төвлөрч ажиллана. Асуудлыг бол суурь нөхцөлтөөгөө уялдуулсан судалгаа шинжилгээнд дээр үндэслэж хийгээд тэрийнхээ хэрэгжилтийг бол бодиттой хангаж за үнэн зөв мэдээллийг өгөх замаар зах зээлийг бас зөв хүлээлтээр удирдах замаар бид үр дүн гарах боломжтой гэж ингэж үзэж байна.